За налахын уурхай ажиллаж байх үед улсын төлөвлөгөө зорилтыг биелүүлэх зорилгоор жижиг одоо илүү уурхайнууд ажилуулж газар их синтезжилсэн уурхай хаагдсны дараагаар олон жижиг уурхай жижиг налуу амнууд байгуулагдаж их овоолго шороонууд шинээр үүсэж бий болсон. Уурхай иргэн тойрны барилга байшингуудыг нурааж маш одоо юугүй хүнд байдалд орсон. Тийм учраас энэ иргэн тойрны ухагдсан, сэндээсэн газрыг аюулгүй болгож ойжуулах ажлыг, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм аа. 2017 онд дүүргээс одоо 337.2 га талбайд бол хохирлын үнэлгээ хийлгэсэн байгаа. За хохирлын үнэлгээ хийлгэсэн талбайгаас нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар бид нар техникийн болон биологийн нөхөс сэргэлтийг хийсэн. За үлдэгдэл 60 га газар нь бол одоо нөхөс сэргэлт хийх шаардлагатай талбайнууд байгаа. Хаана ямар газар дээр хөндийжилт байна? Хаана илүү аюул асалтай байна? Хаана барилга байгууламж барих боломжтой байна гэдэг ийм судалгаанууд хийж байгаа. За энэ нь бол биднэрт маш их хэрэгтэй судалгаа болж байгаамаа. Өнөөдөр бид нар энэ уурхайгаа нөхөн сэргээгээд нөхөн сэргээсэн талбай дээрээ техникийн болон биологийн нөхөн сэргэлтийг хийж энийг эргээд эдийн засгийн эргэлтэнд оруулах нар салхины эрчимдсэн одоо энэ сэргээгдэх эрчим хүчний одоо их усүрийг бэлдэх бусад хөлөмжийн аж ахуйг хөгжүүлэгч байт юм. Ийм одоо хөрсөн дээрх эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ бодлогын одоо яг гараан дээр ирсэн байна.